Болд төмөр ерөөгөл компани бүтээн байгуулж байгаа энэ их бүтээн байгуулалтын маш онцлог за бас бахархах учиртай зүйл нь юу вэ гэвэл энэ төмөр зам. 90 орчим километрийн урттай энэ төмөр замыг Монгол инженерүүд Монгол хүний гараар бүтсэн гэдгийг сонсоод үзэгчтэй бас над шиг бахархах сэтгэл танд төрсөн байхаа. Монгол хүн бүтээж чаддаг юм байна. Монгол хүн хийж чаддаг юм байна гэдгийн гол илрэл болж байна. Монголын төмөр зам гэж төмөр замын нэг өрх айл гэдэг бол үүнээс салбарлаад энэ өрх тусгаарлан гарч ирсэн ийм шинэ айл Монголын төмөр замд шинээр бэлдэлжээ. Тэд өөрсдөө замаа тавьсан. Тэд өөрсдөө ачаа тавирыг хариуцсан. Тэд өөрсдөө замынхаа арчилгааг хариуцсан. Тэд өөрсдөө багооныхаа засвар үйлчлэгийг хариуцдаг. Хамгийн гол нь төмөр замын салбарт шинэ өрх гэр бүл бий болж байгаагийн нэг ач холбогдол нь юунд орж ийнэ вэ гэвэл энэхүү уурхайг түшиглэж шинэ төмөр зам. За түүнийг дагаад олон ажлын байрууд мөн түүнийг дагаад шинэ бүтээн байгуулалт бий болж байгаа нь үнэхээр бахархах учиртай. Манай компани бол 2 жилийн өмнө Монгол улсад анх удаа хувийн хвшлийн төмөр замыг барьж байгуулах тийм эрхийн дагуу төмөр замын ажлыг эхэлсэн. 2 жилийн хугацаанд бид нар одоо орчин үеийн технологийн дэвшилт тулгуурлаад цөөн хүний их хүчтэй богино хугацаанд 100 км замыг бол ашиглалтанд өгөөд одоо бид ажиллаж байна. Манай компани төмөр зам Улаанбаатар төмөр замтай холбогдсон байдаг. Энэ төмөр замыг барьж байгуулахад бол Монголын инженер техник ажилчид, залуучууд, орон нутгийн иргэд өргөөрөөр орсон. Бид нар бол нэг дунджаар жилд 320 ажлын байраар хангаж ажиллаа явуулж байна. Энэ ажлын байраар хангаж ажиллаа явуулж төмөр замаа амжилттай барихын гол үндэснүүд бас орон нутгийн засаг сахиргаа сум иргэдтэй одоо бид нар бас нэг хамтын ажиллагаа хийдэг. Тэгээ сумын хөгжлийн санд 50 сая төгрөг жил болго өгдөг уламжлуулсан. Дээр нь хамтын ажиллагааны дагуу бид нар оюутан сурагчдыг тухайлбал 15 оюутан манай компани нэр дээр суралцдаг. Бага мэргэжтгүүдээ бас орон нутгаас бэлддэг. Давхарцсан зоогоор бид нар бас төмөр замын суурь барьж байгуулах барилга замын ажил дээр бол 320 хүн ажлын байраар хангаж өгдөг. Уурхайгаан түшгэлд зам тавьсан. Энийхээ дагуу бид нар тээвэрлэх зүтгүүр вагон бүх юмыг одоо бид нар өөрийн хөрөнгөөр бий болгосон. Одоо манайх бол 3000-аад вагонтой. Тээвэрлэгийн хүчнүүд одоо манайх сая өнгөрсөн онд хятад улс Орос стандартаар хийгдсэн 2000 вагон бодлож авсан. 3 зүтгүүртэй. Тэгээд уурхайгаас Улаанбаатар төмөр замд хүртэл одоо ачаа тээврээ тасралтгүй шин. 2007 оноос одоо үндсэндээ болд төмөр ерөөгөл компани энэ Дулаан хааны энэ одоо төвөөс эхэллээ шүү дээ. Амьдралыг эхэлж одоо баталгаажуулж эхэллээ, гарааг нь эхэллээ. Өнөө хүртэл. Хуучин бол ерөөсөө эзэнгүй л орхигдчихлээ шүү дээ. Ерөөс ажил байхгүй. Энд тэн тараад явцсан улсууд нь тэгэл. Зөвхөн төрийн албан хаагч гэдэг нэг 20 удаа юм бол цалин авна шүү дээ. Тийм л байдалтай байл. Одоо бол эзэнтэй болсон. Уулуурхай хөгж дагуулдаг. Уулуурхайг дагаад дэд үцэд зам харилцаа хөгжсөөр байна. Энэ болгоныг та Eagle Leasing уурхайн хүн нэвтрүүлгээр хүл авч үзээрэй. Түүхий байсны эриат Батцгийн Батбаатар гэдэг юм байна. Би одоо энэ болд төмөр ерөөгийн төмөр замын барьядан дарга гэдэг. Одоо төмөр замын сургууль үйлдвэрлэлийн төвөөс төгсж ирсэн залуучууд, төмөр замын дээд сургууль төгсж ирсэн шинэ инженерүүд одоо маш богино хугацаанд мэдлэгийн өндөр түвшинд хийж байгаад одоо их бахархууштай байна да. Монголын залуучууд бол одоо ирээдүйн хөгжлийн төлөө энэ бүтээн байгуулалтын төлөө одоо хүн бүр чармааж ажиллаж байна. За энэ төмөр тон дэр гэдэг маань бол ерөнхийдөө улс орны эдийн засгийн маш их хэмнэлттэй. Галтрын хөдөлгөөний намын дүгэн байдлыг хангахад бол бүрэн найдвартай хангах чадвартай. Удаан жилийн ашиглалтайгаар ач холбогдолтой юм байна. Төмөр тон дээр бол одоо үндсэндээ 30-аас 50 жил одоо нэг ингээд тавьдсан засвар хийгээд тавьсан төмөр зам бол ахиж засвар хийх шаардлагагүй юм. Онцгой тохиолдол гарахгүй бол ерөнхийдөө 40-аас 50 жилийн баталгаатай үед болохоор эдийн засгт бол маш их өндөр хэмнэлттэй. Төмөр замын газраас одоо хүмүүс ирж шалахад бол ерөнхийдөө зөх тэр тухайн хүн бүр өөрснийхөө үнэлгээ өгөө явсан.
Ерөнхийдөө бол чанарын нөхцөл байдлыг бол сайн л гэдэг юмсан байна. Ойжуулт компани буунт компанитай гэрээ байгуулад За. тэгээд ойжуултыг аль биесээр анчсаар хаглуулаад тэгээд гар аргаар тарьсан. 2 нас 1 настай тарьцвчээр тарьсан. Энэ жил 2 дахь жилээ орох чинь 2009 онд тарьсан. Нэгсэнд одоо энэ бидний зогсож байгаа энэ талбай тэр чигээр ой болно л гэсэн үг үү? Энд хэд орчим суулгасан байна? Энэ талбайд 10 гадалбайд бол 9,000 ширхэг тарьц цайласны тарьц суулгасан. Тинчээ 20 гадалбайдаас нийт 20,000 ширхэг тарьц, нийлээд 29,000 ширхэг тарьц. Энэ яг хэдэн настай ямар мод вэ? 2 настай хайлас мод. Яг заавал хайлас модыг сонгосон юм бол? Навчит мод нь ер нь ус чийг багтаа орчинд тэсвэрлэн ургах чадвар сайтай байдаг байхгүй юу? Шилмэс модыг бодвол тарьц ургалтын түргэн. Шилмэс мод ургалт маш удаан. Навчит модыг сонгосон навчит мод ч өөрөө услахаагүй ийм орчин тасан зогсож ургах чадвар сайтай учраас навчит модыг сонгож тарьсан. Ерөнхийдөө ийм том талбайд бол явж бид нар услахаа хийнэ гэж бол байхгүй учраас навчит мод. Тэгээд 2 настай суулгацсан. Тэндээ тэсвэрлэн чадвар ургах чадвар сайтай. Тийм болохоор сонгож болсон байна тийм үү. Тэртээ дуга Дулаан хаанаас наашгаа ирсэн төмөр зам маань энэ хөндөд буцаж эргэж байгаа. Энэ юуг бол төмөр замын төгсгөл. Тэгэхээр Баянголын ордоос ашигласан хүдрээ тэд наашгаа 8 км орчим газраар конвейероор буюу одоо ийм эрмэнийн дамжлагаар хүдрээ боловсруулсан хүдрээ наашгаа зөөгөөд энд ачилтаа хийх нь байна. Тэгэхээр одоо бидний харж байгаа энэ хөндөй тэр чигээрээ тэгээд тэр хойгуур байгаа энгэр тэр чигээрээ ирээдүйд 10,000 хүн амтай одоо та бидний сайн мэдэх бор өндөр байна, Багнуур байна. Энэ том хотууд шиг шинэ хот энд сүмдэрлэн босох нь байна. Тэгэхээр та бидний мэдэх Болт төмөр Ерөөгөл компани одоогийн байдлаар орчилсан байдлаар 600 сая долларын гадны хөрөнгө оруулалтыг 600 сая долларын гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг хийсэн ийм том компани байна. Тэгэхээр Монгол улсын ашигт малтмалын тухай хуульд 30 сая доллароос дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бол 5 жил 300 сая болоод түүнээс дээш хөрөнгө оруулалт хийсэн бол 30 жилийн доктортой байдлын гэрээ буюу хөрөнгө оруулалтын гэрээг хийх ийм нөхцөлийг хуулиар нь баталгаажуулсан байт юм байна л да. Тэгэхээр энэ компанийн хувьд гэх юм бол тэр нөхцөл байдлыг бүгдийг нь хангасан байх нь байна. Тэгэхээр энэ дээр манай төр засгийнхан бас нэг зүйлийг бодож нөгөө зүйлийг тунгаах авахаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Ингээд энэ цаг мөч хүртэл бидэнтэй хамтдаа байж бидний нэвтрүүлгийг тухлан үзсэн үзэгч танд баярлалаа. Дараагийн дугаараараа бид эргээд уулзах болно.